Тэгээд 96-аас 2000 оныга заадаг. Хардаа наадварч. Ардын итгэл хүлээлгэлээ засгаж чаддгүй байхгүй. Ийм үйлдэл хийц учраас бас одоо үгүйгээ хэлэхэд хэцүү болсон бид нар. Би одоо хөдөө орногт яваа манай мянган гишүүдийн олон өдөр уулзчихсан. Тэд нар маань бүр ингэ санаа зовчихсон. Яагаад дараа одоо бид нар яах вэ? Шинжлэлийн засгийн газрыг огцруулсан би арчилсан намын гишүүдийг би ерөөсөө буруутгадаг. Шинжлэлийн засгийн газрыг огцруулсан зохион байгуулагчдаа би ярьдаг. Тэрийг би дараа хэлсэн шүү дээ. Энэ тул дараа дахиад ярьдаг. Амын тул дараа ярьсан. Тул дараа би энэ хурлыг маш ач холбогдолтой гэж бодож байгаа. Бид нар цаашаа явахын тулд юу болсноо мэдэхгүйгээр агаар тэнгэрийн тулдаа янз бүрийн юм нэрээ явахгүй. Тэгэхээр би арчилсан намайг ядагдуулах гэж засгийн газрыг огцруулсан юм. Хоёр дахь том алдаа бол засгийн газрыг огцруулчих юм байж гэж бодъё. Манайгийн засгийн газрыг яах гэж юм засгийн газрыг байгуулж байгаа. Яах гэж энэ арчлалын 20 хэдэн жилийн дараа Монголын ардчилсан намд итгэл өгөхөд бид нар үнэхээр хийгсэн. Та нар мань үнэхээр зүтгэсэн. Үнэхээр чардаасан. Тэгвэл үнэхээр ажилласан шүү дээ. Энэ маань баяр хөөрсөн. Одоо өнөөдөр чийсэн тань хаалт сквадрын зэрэг бацуу хөөрхийн аймгийг яаж хөөцөж болдгийг харуулах гэж энэ хүн тэр сквадрын 10 хэдэн зэрэг гэж. Өнөөдөр шалбар байна. Бацуутай баяр хөөргий. Завхны гаралтай. Завхан ганцаараа цараагад ямар ч хэсэг чардаараа ялтай явуулаад гараад ирсэн. Санжирдаг удаа засгаар бацааханд баяр хөөргий. Үнэхээр зөвхөн чадсан. Бид нар нэг мартчихдаг байхгүй энэ Улаанбаатарт байдаг хэдэн нэг дарга хүмүүс хурлын гишүүнээр арчилсан намыг төсөөлөх байж хэрэгтэй. Арчилсан нам гэдэг бол ард түмнээс үүдэлтэй арчилсан намын мянган гишүүн тэрний дэмжигчд Монголын ард түмнээс бүрдэж байна. Бид нар энийг мартаж байна. Дарга болонгуудаа чихэнд үлгэрч нүдэн юм сонсох харахаа болж байна. Бидний ардаа тийм учраас арчилсан намын ядуулахын тулд хийсэн ажил бол ерөөсөө манай улсын хурлын 7 гишүүнийг хурлд нь оруулахгүйгээр 8 гишүүнийг янз бүрийн арга саам байцаагаар эсрэг боног гаруй засгийн газрын угаасан. Өнөөдөр эдгээр таавах марахгүй бүгдээр мэдж байгаа. Өнгөрсөн энийг дахиад ийм алдаа гаргахгүй нь хийж байгаа. Хоёр дахь нь юу вэ? Ажлын бол дандаа өөр хоорондоо хэрэлдэж байдаг. Ийм улсуудаа гэдэг ийм зүйлсүүдийг олон нийтэд PR болгож цацсан. Тэрний тулд яасан? Түрүү хэлж шээ. Намын дарга хурлын дарга хоёр юу гэдэг нь ерөнхий сайд их хурлын дарга хоёр жишээ нь 5 тавгаар хэрэлдэж байна. Ийм л мессеж. Энд манай намын мянган гишүүн ямар буруутай ямар ч буруу биш. Саяны миний алга ташуулаад байгаа тэр аймгийн хүмүүс тэр Булган аймгийн Баян агцсан тасралтгүй 20 хэдэн жил ядуулсан Эрдэнэбэлэг дараа ямар буруутай юм? Буруу байхгүй. Эрдэнэбэлэгтэй байдаг юм дээр. Тэр тосол дараад нь ямарч байгаа манай Батцаа Батчааргал шин залуу хүч засаг дараа төрмөн хямар буруутай ямар ч буруугүй эдгээр бүгдээр баяр хөөрхтэй. Буруу гэдгээр зөвхөн энэ Улаанбаатарт байгаа энэ санд ордоо хаваад байгаа энэ хүмүүсээс хайх. Энэ хүмүүс өөрсдөө энийг хэлэх ёстой. Би ч өөрөө тэрнийх нь нэг юм. 12 онд арчилсан нам гардын итгэл хүлээлгэх нь үнэхээр бид нар ямар их эрч хүчтэй ажилласан бэ? Энийг тоохгүй ажилласан бэ? Ямар их сайхан тийм сэтгэл сэргийж уран зориг амтгдсан өдрүүд эхэлсэн бэ? Гадшаага сайд хоёроос өдөр явахгүй шүү. Хагас хөдөлгөөн ажиллах шүү. Ард түмний хоёр үгийг сонсон шүү. 11.1% байгуулах шүү. Зам аргуу янзлаа шүү. Ардчилсан нар яагаад энийг хийж чадсан? Та бүхэн маань 1 жил 6 сарын хугацаанд Монгол хүн 2020 гэдэг хөтөлбөрийг босгоцсон. Өнөөдрийн ардын нам шиг ялцаад яах юм бэ гэж амаа ангаалах суурт юм байгаа. Манай ардчилсан намын 1 жил 6 сарын хугацаанд улс орон даяар Монгол хүн 2020 гэдэг хөтөлбөрийг босгоцсон учраас шууд засаг аваад хийх юм тодорхой байсан. Тийм учраас маш олон хугацаанд маш их юм хийж чадсан. Одоо нам битээ санаа оруулаад байна. Нэг сая хаалгаа нийцнээс ташаад
ураагаад ашиглаж бид нар ялж чадсан, бид хийж чадсан шүү. Гэхдээ Монголын ард түмний өгсөн энэ итгэл, энэ ардчилсан намын урам зориг хэдхэн хүн зохион байгуулалтаа удаа болсон. Нураас бид нар хоёрын шиг үүдийг хэлэх боломжгүй. Уг нь энэ хамгаалалтаас ихэдээ энэ хурд магадгүй хэдэн өдөр болж ээж бид нар бүх юм ойлгуулж байна. Нэгдүгээр хэлээ. Намайг 12 онд хэдүүл олуулаа болчиход бас баярлаад явж байхад хөрөнгө сайд болохгүй гэж хэлсэн. Би жижиг юм хэлээ. Тэгэхдээ эндээс их юм эхэлдэг юм байна. Тэгээд болсны дараа за одоо чи намынхаа дарга би юу гэж хэлсэн. Одоо би таамаг хэлсэн. 왜 ардчилсан нам олон түмний итгэлийг авчаад байна. Ардчилсан намынхаа даргыг хийгээд хөрөнгө сайдын ажлыг хийгээд 2-3 жил явчмаар байна гэсэн. Дараа намайг юу гэж шаардсан? Одоо чи энэ 14-нд багтааж намын дарга өг. Тэгээ яах гэсэн. Тэгээ ерөнхий сайдыг хийгээд юу. Би ингэж 2 дугаар өдөртлөг бий болохыг би бас хүсээгүй. Ардчилсан намын шинжлэлийн засгийн газрын хийсэн ажил бол ардчилсан намын ажил гэж харагдах ёстой гэж байна. Ийм одоо янз юм болсон. Би энэ яг юм хэлж байна. Нөгөө талд одоо үнэхээр бас ардчилсан нам, энэ ардчилсан нам тэр ардын намчтай юм нам гэдэг утгыг алдагдуулдаг юм Улаанбаатарт хэдхэн хийгээд. Юу гэхээр намсан бүлгэлэг болсон. Альч намын ялсан нөгөө хэвлээ хожиж идэв. Нөгөө хэвлэл нөгөө мөнгөд идэж идэв, дээрмж идэв. Ийм тогтцоог бий болгохын тулд бас намаа шахсан. 5 толгой, оюу толгой. Та нар мэдчихэж шүү. 5 толгой, оюу толгой. Энэ тэр бол намаа нэг шахаагүй. Бидний үед бол тэр яриа бол гараагүй. Тэгээд 5 толгой, оюу толгой. За тэр одоо олон зүйлээр шахсан. Би танад үнэ хэлчихье. Бид нар Монгол хүмүүс. Бид Монголдо сайхан амьдрыг гэсэн ачсан нам байна. Бид нар юу гэж хэлсэн? Хүн шиг амьдрыг улс шиг өгч гэсэн. Тэгчээр яхаа ард түмний хөрөнгийг хичмэн өгөөс үлж идэв. Үгүй гэж хэлэхээр булаагаад авт юм. Бацэл байна. Бацэл учраас дуургүй. Дуурсны чинь бол ингэж хашраад юм. Автыг хашраах гэж орж байгаа бол энэ. Бидний юмны төлөө явсан юм уу? Бид нар 1989 онд 1990 онд ийм юмны төлөө явсан юм. Би ерөөсөө юмны төлөө яваагүй. Би нэг хүний хязгааргүй шунг тачаалыг хангахын тулд би арчилсан яваагүй. Таанаас бас тийм. Гэхдээ манай нам бол мундаг. Би 2012 онд бид нөгөө Монгол 2020 гэдэг ингээд явж байгаа хэлдэг байсан. Манай арчилсан нам ардын намаас тохоо өндөр шүү. Гэхдээ алтуугийн тохоо шиг богино биш. Эрдэнэтаргийн тохоо шиг. Энэ өндөр шүү. Бүх юм аа шүү. Бүх юм аа. Одоо ардын харсан шүү. Арчлах нь бол хийж чаддаг. Үнэхээр босч чаддаг, бүтээж чаддаг. Ардын хөдөлгөөнд ажиллаж чаддаг. Зам харгуу босчихсон. Эцэг хүчээ босчихсон. Орос улсны зээлтэй ардын хөдөлгөөн болгож чадсан шүү. Нэг л хэнийг болохгүй. Юу болохгүй бэ? Одоо манай хүмүүс Тэмүүжин сайдыг сууж. Тэмүүжин сайд хууль хяналтын байгууллагын энэ салбарын шинжилгээг хийж зориулсан. Ээж залуу хүнийг бүрэн үжил баримттай учраас тэгээгээ хуучин сайдаар дэмж болгосон. Тэгвэл манай Тэмүүжийн санаалсан тэр шинжилгээг бол нураас. Хууль хяналтын салбарын шинжилгээ бол ихтэй явсан. Харин одоо ямар юм хийж байгаа гэхээр бидний тэр байшингаа бариад орон сууцнаа зээлийн янзлаад за зам харгуугаа тавиад эрчим хүч дулаан ажиллаж явж байхад нөгөө талд Монголын нийгэмд хууль хяналтын байгууллага дээр хонглын тогтолцоо бий болсон. Хүмүүсийн хэлбэрүүдийг тогтолцоог тэд бий болсон. Мэдээж хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа 1000 үнэж 1000 шудраг хүмүүс байна. Тэднээс айхтай яадаг хэрэг хонгол бий болсон. Хонгол гэдэг бол мөрдөн байцаагчээс эхлээд магадгүй манай хэлбэрдөрч хүртэл тэр хонглыг хийж байгаа. Захиалга өгдөг, захиалга хэрэгжүүлдэг, шорон хийдэг, дарамтдаг. Өөрийн бишрүүд
байцаагчтай өөрийн гэсэн шоронд хийдэг хэргийн хямдаг прокурор мөн шоронд хийдэг зөвшөөрөл авдаг өөрийн шүүгчтэй магадгүй дээд шүүхийн шүүгчтэй магадгүй амьдралын чанарыг үүсгэж энийг ганцхан бас манай иргэд хийв. Энийг ардын намтар гэж. Ардын нам бол яг их явцсан бодлоо ялангуяа Миягомбей бол ерөөсөө нэг чимээгүй шиг нараар ороод тэгтээ наадад нь бол арчлын нэг алах юмыг бол хамтран хийсэн. Би намд амт жишээ хэлээ. Би хурдан хэлчихсэн үг хэлчихээ. Амьдралд хэлчихээ дараа гамбол гэдэг хүн 5 жил ажиллаад өргөжөөд явсан. Тэр хүн бол Миягомбей болдыг хотын дарга байхад цагтаагийн дарга байсан. Миягомбей болдыг ерөнхий сайд байх тагнуулын дарга байсан юм. Ойлгож байна. Одоо энэ хүн чишээ ажиллаж. Тэгээ Монголын нийгмийг ийм болгож байна. Бидний ардчлагч би бол одоо гişүүдийн хөөмдөөс үнэхээр одоо сэтгэл төрхөлдөг юм. Яандаа одоо манайхан ингээд ийм байдалд орчих хөдөө байгаа гişүүд минь яах вэ гэж байна. Хөдөөх нь яах вэ гэж байна. Тийм үстэй. Сумын яахад маш хэцүү. Амьд яах вэ? Зарим нь Улаанбаатарт ороод ирж байна. Ийм нөхцөл байдал хүргэсэн юмдаа бид нар юу шийдэх юм. Уг нь олон нэг бас засаж болох байсан. Бид нар сууж тэмцэж болох байсан. Гэхдээ яагаад ч манай чадаг болохгүй. Түрүү гамбал дээр хэлчихлээ. Гэхдээ та засгалж яхад ийм хийгээ үстэй ялгтай үстэй. Бүртгэлийн байгууллагыг яхаараа статистик байгууллагын нийлүүлэлтээ сонгуул болох гэж байгаа. Яаж болохгүй гэсэн шүү дээ. Тэг болгоно хүчинд автдаг юм уу, барьцаанд ордог юм уу, хонглоор орохоос айдаг юм уу гэсэн. Нөгөө хэний үгүй. Тэгээ гайхыг аваач татвартай нийлүүлж. Нөгөө хэний үгүй дэд сайдраа алгуулчих байгаа. Би өнөдөө ороод ирэх гэж нөгөөд. Энэ дэд сайдраа алгуулах шиг яаж байгаа. Мөнгө хэмж байгаа, мөн иргүй юм яа. Өнөөдөр ардын номцыг гарч ирчихэд юу хийж вэ? Бүх дэд сайдрыг бий болгосон. Гай татвар сахайц. Бүртгэл сэтгэл сахайц. Хэн ч юм. 12 оны 8 сараас ажилд орсон бүх хүнийг нэг үчтэн ажлаасаа авсан. Энэ эсрэг хэмжихгүй юм уу? Энэ эсрэг бид үчихгүй юм уу? Бид Монголын нэг дахиад өөрчлөлт болох юм. Энэ нэг юм хэрэгтэй. Энэ манай арчтай байдаг. Энэ зэрэг хэрэгтэй. Бид нар нэг хүнээс биш, хоёр хүнээс биш, 5 хүнээс хамаардаггүй тийм л нам байх хэрэгтэй. Тийм ч учраас би энэ бүрэн дээр явж байгаа айлуулгаар тэр намын даргаыг олон хүнээсээ сонгоё, гişүүдээсээ сонгоё, марафон гэдэг юм уу, бүхэ гэдэг юм уу, тэрнийг хийгээ сонгоё гэдэг би 100% хэлж байгаа. Ингэхгүй бол яг ингэж гүйцэтгэх зөвлөлийн 20 гэдэг гişүүдээс ч нэгтлээ шоронд хийгээд ингэж явж байгаа. Орон нутгийн сонгуулийн өмнө 50 аймгийн намын даргаыг аваач шоронд хийчихэл, орон нутгийн сонгуулийн даргаыг аваач. Яаж одоо ингээд нэг хараад ээлжлээд өгөөл дөвдөөгүй ингээд төмсгдүүлээ суугаад байх юм. Би одоо таамаг хийчихье. Өгөн дээр 4 сард нэг хийсэн дээр төмсгдүүлээ бичиж эзэн өргөлийн сайд байсан юм уу гэж асууж манайх. Ийм нэг шулуу хэлчих баяа. Бид нар ингэж нэг ойлголттой болчих бол манай арчилсан нам юунд ч дийлдэхгүй яг Монголын нийгмийг өөрчилж чадах. Хүн ардыгаа үнэхээр одоо энэ хэцүү байдлаас гаргаж чадах. Тэр хүч, тэр энерги, тэр чадвар таамагч байгаа шүү. Тэр учраас амьтаа бай, хамтын нэгдийн үсгийн ядыг хийдэг. Биднээс нэг дандаа бид нар манай нам бол мундаг би хэлчих. Одоо зөвхөн энэ сууж байгаа хүмүүсийг хаалт. Манай зөвхөн сууж. Сүбатраа ингэ гэж. Манай Тэмүүж сууж. Тэмүүж чи буугаад өчгөөд өө чи салбарын шинжилгээ хийх юм байна үстэй. Чи сүүлийн 3 өдөр овож ирж юм гэсэн. Үнэ сонс. Зоригтой байлтай. Юунд айгаад байгаа юм бэ? Бид нар хийжтэй өөр хүн хийхдээ. Тамана Батлууд нийслэл хэзээ юм Улаанбаатарт ийм хийж ирсэн өмнө. Нийслэл өөрчлөсөн биз дээ.
манай болдод батлан хамгаалах салбар мундаг болж чадсан. За манай олон туяа улсын хурд байгаад одоо аян бол үүргээ жинхэнэ галт нөлтөнд өөрчлөлт сууж байна. За манай зориг сайдууд өчигч салбар явуулсан. Манай ардчилсан бүх хүч эд шид чадал байгаамаа ганц хоёр хүний ялангуяа энэ бүлгэллийн энд очиж зарим нь бол барьцаал хийдэг байна. Зарим нь бол чааваас энэ юм санаандгүй хийчих юм дээ. Би бол хэлж байгаа санаандгүй үйлдэл хийж юм гэсэн. За тийм учраас манай ардчилсан намынхаа би энэ өдрийг маш их хүлээд би дахиад цаашаа олон нэг барьцаал би боллоо. Ер нь бид нэг юм ойлгосон. Бид нар юунаас болж ялагдав? Юунаас болж бидний ялагдуулав? Дахиад би нэг хэлчих. Маш сонирхолтой. Сайн маргааш нөгөөдөр сайхан мэдээ засгийн байгуулагч тагнуулын дарга солиод тавьсан. Манай ариун цаг солиод нөгөө тавьсан. Цагтаагийн дарга бас солиод нөгөө тавьсан. Засгийн газрын хэрэглэгчдээ дахиад нөгөө хүмүүс тавьсан. Алтан хоёроос сайхан мэдээ засгийн газар сайхан мэдээ алтан солигдоход тэр байгууллагуудын дарга солигдож байгаа мөртлөө ардчилсан намаас ардын нам засах авчрал солигдохгүй байгаа. Юу гэсэн юм? Ой шүү. Энэ бол ардчилсан намайг ялагдуулахын тулд хууль хүчний байгууллагуудыг ашигласан. Хуучин бол ардын намч бас хайгүй байсан. Ардчилсан намч хоорондоо үздэг байсан. Одоо бүлэглэл байгаа учраас эднийхээ таарчиг танаар харч та бидэд ойлгож байна. 65 суудал авсан гэж байгаа намын дарга яагаад өнөдр нуугчаад байгаа? Хайцсан. Энэ Монголын хямралыг хэн шийдэх? Чадахгүй болцоод манайхан гараа хийчихсэн. Та бүгд хамтдаа хурцаа.